За сайн байцгаана уу? За ингээд цацаа бит хоёрын Таиландын аялал эхэлж байна. Сая бүр бөөн паян шинэ ирэх гэж 20,000 төгрөгөнд юм авахгүй. Хойлоо нэг бэлэн мөнгө явцсан чинь тааж тэгээд ингээд тэг яг мөнгөндөө тааруулж мандун мэдлээ. 2 мандун бууз 2 ориглоо. Одоо гадаа яг үүр цайж гин. За cheers. Зэрэглүүлж. За ингээд ерөөсөө л энэ аялал нь болохоор амар хурдан хугацаанд бараг 7 хоногийн дотор шийдэгдсэн аялал байгаа. Тэнтийн аялал. Энэ бол ингээд ерөөсөө Валентин. Юу ингээ байжсэн чинь тэрээр ингээ гинт хүү янда ингээд Валентины одоо Air Express гэдэг миний нэг хамтарч байгаа газар байгаа шүү дээ. Би нэг өмнөх влогын дээр хальт ярьсан. Air Express гэдэг тикетийн газар болохоор ингээд нөгөө Валентины урамшуулалт гээ. Нэг дээр нэмэх нэг гэдэг. Тэгээ бүр үнэхээр аимшигын боломжийн хямдхан үнээр одоо нөгөө нэг тикетүүдээ ингээд зарж байгаа юм байна. Тэгээд тэр нь надад бас айгүй таатай санагдаад. За би ер нь ингээд угаасаа явж байгаа юм чинь ганцаараа явж яснаас нэг найзаагаа аваа явчих гэж бодоод тэгээд одоо цацаад одоо би өнөөдөр болохоор яг плазманаар нь яваад орчиж байгаа. Харамсалтай нь манай нэг найз маань ингээд өөрөө 15-нд тоглолттой байсан болохоор ерөнхийдөө бол ингээд нөгөө би сэтгэлээрээ за би биш ухаан болон сэтгэлээрээ бид гурлаа явж байгаа юм. Тэгээд ерөнхийдөө бэстэй дээ. За ерөнхийдөө Air Express бэстэй дээ. Ер нь ингээд Валентин гэлтгүү ер нь ингээд баяруудаар аягүй гоё урамшуул зарлалтай юм бэлээ шүү. Та Instagram руу ингээд ороод харах юм бол ингээд үе ингээд аягүй гоё урамшуул зарлалтай. Одоо бид хоёр Бангкок руу явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо яг энэ нэг дээр нэг нь бас Вьетнам руу байсан, шууд Пхукет руу байсан. Ер нь ингээд өөр газруудын нислэг бас нэг дээр нэг болцсон байсан. Хойлоо чинь тикетээ нийлүүлээд хэдээр авлаа? Тэр чинь 3 сая. Тэгэхээр чинь 3 сая. 3 сая ихэр чи хүний сая 500. Тэгэхээр нэг талдаа 750 мянга болчихсон. Нэг талдаа 750 мянгаар Бангкокт битээр одоо 20 онцоо буцаж хурж ирэх гэж байна. Тэгээд эн чинь зүгээр ч хүү. Одоо ингээд бас заавал хос өнөгүй байх уу гэдэг нэг баталгаа нотлогоо шаардахгүй. Яг го бит хоёр өглөө угаасаа нислэгтэйгээд угаасаа шүнжэнгөө унтахгүй жоохон нойргүй ирсэн. Тэгээд ингээд марламаа нэм үдтэй. Бас хөөрхөн. Тэр чинь бас цормос хэллэгцэн тулдаа. They have this aircraft. Ticket flights away, there's no one bound for Bangkok. Our flight time to Bangkok will be 5 hours. Attention please, the train is about to leave the station. Please stand clear from 车边地铁过来缓步扶上。 Солонгосоос яваад ирсэн. За бид хоёр рууцсан байна. Одоо яцгаа авах чинь. Тий. Чи 0 орсон юм уу?
Зөөл энэгээр наал харагдахгүй. Би болохоор энэ чи юм хэмжүүлчих чадна нэрээ. Би энэ чи тасрамд хэлэхэд нарны ертөнц гэдэг ингээд өөрийн чаналыг ингээд нэгээд энэчний би зөвхөн 6 ярьдаг болсон байна. 6 сонирхолтой хүмүүс байвал цацаагийн энэ шанал руу ороорой. За баярлалаа. Цацаагт хоёр одоо буучсан. Таксинд суугаад одоо нөгөө юу руу явах чинь Хаусан гэдэг газар руу яваад таксигаа дуудаж байна. За бид хоёр одоо таксигаа хүлээж байна. Аха. Тэгээд 7 хүртэл одоо цагааг 3 хэд ажиллаа? Одоо 3 цаг болж байна. Бид 7-аас автобусанд суугаад Кофанган руу 15 цаг явах хэрэгтэй. Тэгээд 7 хүртэл автобусаа хүлээглээ бид хоёр жоох ингэ. Тэр аваад л Ямар ч байсан тийм болох гээд энэ минь ингэж хөөрхөн газар хаалга энагаас явах. бид хоёр нэрээ сая Валентины нөгөө нэг суглаанд орсон шүү дээ. Яа бид хоёр одоо гэрлээ. Эм бэн нөх хайрт Бангкок минь цацаатан үзээд явчих. Бид хоёр Хаусан гэдэг газар буурсан. Одоо автобусныхаа зогсоолыг хайдаг. Тий. За энэ нэстэ ийм газар байна, ийм гудамж байна. Хаусан. За цацагт хоёр баасанда чекин хийсэн. Ачаагаад үлдээчээд одоо бид хоёрт ингэж Димитинэх 2 цаг байна. Тэгээд бид хоёр одоо энэ хаваар сайхан Димитинэх хоолон дэргүүлээд авах юм байвал хямдхан юм байвал аавна гэж бодсон. Зүгээр ингээ бүтэн тай массаж 190 бат байсан тий 19,000-аар бүтэн тай массаж. Би тэр нөгөө Косамет дээр тай массаж 390 бат болсон. Би бүр юу вэ? Би бүр хамгийн багаас 600-аар орсон. Тийм ихэнх газар чинь 700 таа гэдэг юм лээ. Харин тий. За одоо бид хоёрны газар болж юу нэг гоё ингэж юм уу цог юм. Окей. Чи шууд одоо яа мэ? За cheers. Cheers. Яа, миний малгай гэж. Окей. Одоо болохоор За, амтай. за энэ мангог нэгсээд авчих. Юу та араас нь стикер айсан. Яг бэрээстэй. Би чадахгүй. Cheers. Сахарлаарэ. За бид хоёр одоо автобусандаа суулаа. Лазер хийсэн машинууд шүү. Pangan, semui. Окей. Ингээд юу наалт нагаад өгчт юм байна. Бас биш байна уу? Бидний автобус ирлээ. Бид нар тэр автобусанд суух юм байна. За ирж ш. Sorry. Чиний хомсчин бүр ингээд пост Яана. ингээд бид Бангкокоос хөдлөө. Автобус тэгээд энэ 0 руу ингээд хувингаар ус идгийг өнөөдөр л мэдчихвээ. За бид нарт 10 минут өгсөн. Оо яана. 5 цаг явсны дараа нэг зогсоод 10 минут амраад одоо дахиад 10 цаг явна. Ямар ч тач гэхдээ нэг өөр нэг юм монгол хүмүүс нэг ингэж бас яг ингэж явангаа влог хийж байгаа байх гэж би бодсон. Зя тур буугаад
Аюултай байна уу? Сая унтсаага тэгээс ирсэн. Одоо үрийн 5 цаг болчих. 6 алхсан. Одоо дахиад 4 цаг. Автобусаар юм уу? Машинаар юм уу? Эсвэл бусаа буцаа юм. Зя явцгаал да. Please party now and for your safety. Яста явдал ихтэй байна. Оо тэр зарим зоох юм байна штэ. Бидэрлээ. Яа. Сотга. Гайхалтай. Копанганд ирсэн чинь Монгол гэрээ харж бол орчлон дүүмээ сууж байгаа юм. Сайн байна уу? Аа. За сайн байна уу? За танилцуулаарай. Ингээд сайхан газар Монгол ахын төс маань ирээд байсан байна. Энд ийм гоё Монгол гэрээ барьсан байна. Тэгээ цацаагт ирээшээ орсон байна. Өв боломжлол яг Монгол соёлыг бас Таиландд багсагаар Оо яа бай бэ. Мацтай хэлсэн байна. Сая төв орчоод одоо эрг рүү явах гэж байна болохоор уу? Сэн гэдэг далайн эрэг дээр ирсэн байна. Яа энэ байгалийн хартаа. Оо юу вэ? Угаасаа ингэ бич яваад байсан шүү дээ. Тэнгэрийн үү? Яг нэг тийм кинон дотор ороод ирсэн юм шиг санагдчих. Барома. Арчлан бижид одоо Rasta Home гэдэг газар руу Норагч болон түүний нөхөртэй уулзахаар явж байна. Rasta Home. So yummy. Газар цацаад дээр юм идгээд ирсэн байна.
сайн байцгаана уу? За өнөөдөр арал дээр ирээд 3 хонжийн. Яг энэ байгальд тэгээд маш халуунд зэрлэг байгальд тэгээ Монгол гэрт байгаа нь надад бүр айгүй гоё сонирхолтой. Адал явдалтай байгаа. Тэгээд ер нь бол ойрдоо их цагийг ер нь арал дээр гинэ далайн ирэг дээр өнгөрөөж байгаа. Яг гоё бие борлуулах гэсэн чи миний бие ерөөсөө гоё жигэд нэг сайн борлуулж өгөхгүй л байна. Тэгээл нэг тиймэрхүү байдалтай. Тэгээд яг нэг хэцүү юм нь юу юм бэ? Энд нөгөө нэг бусад газруудаасаа ялгаатай нь такси нөгөө нэг шууд дуудаад ингээд яхад жоохон хэцүү байгаа газартаа. Яг нөгөө төвөөс ийш явхад бол зүгээр. Гэхдээ яг эндээсээ унаа болоход хэцүү. Нэг бол байктай хүнээр дайгтаад, нэг бол ингээд таньдаг хүмүүсээр дайгтана. Тэгэхээр ийш тийшээ явахын тулд өөрөө байк унд сурах ер нь бол хэрэгтэй болчихж байгаа юм байна. Тэгээд туризм байк гэж байд юм лээ. Тэгээд одоо манай цацаа маань ямар ч тач туризм байк авахгүй явцсан. Тэгээд бит хоёр ээлжилж унжгаад ямар ч тач сурахаас өөр аргагүй байк унд сурж ийж тийшээ ингээд хүснээрээ явж чадах юм байна. Ер нь бол жоохон унаанаас болоод нэг юм унаа олох гэж жоохон удаж муудаад ийж тийшээ явахтаа жоохон гацаад байна. Тэгээ одоо бит хоёр яаж ийжаад байка унд сураад тэгээд үлцэн өдрүүддээ өөрсдөө ийш тийшээ явдаг болчихвол айгүй амар байгаа. За тэгээд ойртоо гэх юм бол энд байгаа монгол хүмүүстэйгээ танилцаад ер нь бол ихэнх дандаа таньдаг хүмүүс байсан. Тэгээд бас гадаад найзуудтай айгүйх болсон. Далайн иргийн клубуд руу яваад гоё хүмүүстэй танилцаад ингээ хүснээрээ ингээ аим гоё бүжгэлсэн юм гоё хөнгөө хувцастай халуун дулаан цаг агаартай газар ингээд бүжгэлэхээр ингээд цаанасаа бие хөнгөрөөд ер нь л ингээд бүжиг гэдэг амар гоё юм байна. Ингээд хүн ингээд стрессээ яг тэр ингээд хөдөлгөөнөөр дамжуулаад тэгээд тэр хөгжмийг сонсоод ингээд нэг л тийм цаанасаа амар гоё болчт юм шиг санагдсан. Тэгээд арал дээр ер нь тэгэл иймэрхүү ингээд зэрлэг хүн шиг байж ин да. Тэгээ нэрээ цацаагт өөр тэгтээ нөгөө Валентины хямдралаар авсан. За тэр нь ямар Валентины хямдрал байсан бэ гэхээр Air Express гэдэг газраар авсан. Би нөгөө өмнөх влогон дээр ярьжсэн шүү дээ. Тэгээ энэ газар Валентины хямдрал зарлцсан. Тэгээд 2 хүн нийлээд 2 талдаа 3 сая 50 мянган төгрөгөөр явчаад ирсэн. Энэ бол бит хоёрын аялалд бүр үнэхээр амар гоё хэмнэлттэй сонголт байсан. За тэгээ бусад онгоцны техникийн газруудаас ямар ялгаатай вэ гэхээр удахгүй Air Express маань юу яах гэж байгаа. Booking.com тэгээд Agoda.com гэдэг одоо 2 том хотел тэгээ нислэг захиалдаг ийм сайтууд, аппликейшнууд байдаг. Эднэрийг яг аль биесны одоо Монгол дахь юу хэрэглэгч нь болоод хүмүүст одоо тэндээс шууд ингээд буудал тэ ингээд очих газар энэ төрлийн ингээд монголчууд өөрсдөө гоё ингээ хүмүүстэй тайлбарлаад үнгүү тэгэж зуурчилж өгөх юм бэлээ. Тэгээ та хэд бас сонирхоод ороод үзээрэй Instagram руу. За нэг тийм байна да. За тэгээд удахгүй гоё юмтай тааралт тохиолдвол аль болох влогонд оруулаад явнаа. Түр баяртай. За хай. Өнөөдөр би ганцаараа далайн иргэд дэмий тэнэх чинь. Өнөөдөр ер нь бол нэлээд гоё амраад тэгээд зураг дараад тэгээд нар жарахыг үзээд тэгж өнгөрөөе гэж бодож байна. Тэгээд одоо найзаараа хургуулад явах гэж байна. Иш явах нь зүг үү? Нууц далайн жижигхэн ирэг дээр ирлээ. Spaghetti sandwich burger steak. Special Thai food. За энэхийн кафе латтег орж үзэж байна. Ice latte. Ayman. Яна би бүр амар хар улаан өнгөтэй хүн болчихсон шүү дээ. Арлын хүн.
Аха. За миний сэндвич ирлээ. Энтгийн клаб сэндвичнүүд нь гэхдээ амар том байд юм билээ. Бүр амар их хэмжээтэй. Энэ бол ястай гоё газар байна. Дахиж ирэхээр л юм байна. Кофанганы зэн гээд эрэг байдаг. Тэрнийх нь зэн гээд эргээс жоохон хажуу тийшээ явангууд энэ зах руу нь Secret Beach гээд байд юм байна. Тэгээд тэнд ирээд хоол идээд тэгээд найзтайгаа жоохон кофе мофогоо суулаа. Одоо манай найз маань нөгөө байк ундаг болохоор би найзаараа хөргүүлээд тэр зэн бич дээр очино. Баярлалаа. Зэн бич дээр эрэг дээр нь ирж байна. Одоо энээс цаашаа би ганцаараа явнаа. Гэтэ одоо нөгөө жоохон эртхэн байгаа болохоор газрууд нэрээ нээгээгүй, хүн багтай гоё чимээ амиргүй байна. Өнөөдөр жоохон биеэ борлуулчихъя гэж бодож байна. Тэгээд массаж нь хэрвээ онгойцсон байх юм бол гоё массажинд бас оръё. Яа би ингээ ганцаараа явж чадчихаа бүр амар гоё бахархаж байна өөрөө бүр амар гоё юм. Би өөрийнхөө биенээс ерөөсөө ичиж санаа зовхгүйгээр ингээд авгаа мах захтэй энэ хариу марвангаас ерөөсөө ичиж санаа зовхгүйгээр амар гоё тухтай явж байгаадаа бас амар баяртай байна. Яа ингээд газрууд нь одоо л нээж байгаа юм шиг байна да. Энд нэг нэр ийм хөөрхөн тагцгар нохой байдаг шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор нэг жижигхэн сармагчийн амьдарч юм билээ. Тэр нь одоохондоо харагдахгүй. За үнэхээр хүн багтаа гоё байна. Нэг массажны газар байна. Ажиллаж байгаа юм болоо ч асуугаадах. Hello. It's full body. Okay. You want one? Yeah. Хэлгээд гараад ирсэн чи би бүр амар хөнгөрөөд амар голцлоо. Яг эрэг дээр далайн чинээ сонсоод тэгээ ингээ массаж хийлгээ бүр амар гоё байна. За нороо ихтэн гэрийн гадаа очиж хөвтөх чинь. Гэрийн гадаа хөлөө байгаа юм шиг үү? Тэ гэрийн хаяа нороо их чи гэрийн хаяа. Оо готоо. Ийм усан зам тоолаад далаа эргээр хаяар навжаа нороо ихчэнд очдөг юм шиг байна. Айгуу сонирхолтой. Ямар гоё юм бэ? За. Зөөлхөн бишгээл. Ямцтай. Чулуун хүртэл гоё юм уу? Замаараа дунд цуглуулад явчих. Йоо энэ дунгуудын хэлбэрийг харсан амар хөөрхөн. Энд гоё усан онгоцнууд байна. Тэ гоё юм. Түрүүн би бараг тэр эргийн тэр захт байсан баха. Түрүүн хоол идчихсэн. Яа. Нороо их чинь гадаа ирлээ. Энд нэг ийм амралтын газрынх нь юу яг далайн эргийнхээ харалтай ингээд баартай бассейнтэй тэгээ энд нэг ийм кой загаснууд байна. Тэгвэл тухтай юм байна. Ингээл энд ингээд байшингаа нэг нэгээр нь түрээслэл авчдаг юм байна. Дараа эрэхтэй яг юм эрэг дээр бас байшаа авбал гоё юм байна. Бүх юмтайгаа орхон. Хөөе шаана. Яасан царайлан. Наарагчдаар уснаас гарч ирээд усны хувцаатаагаад одоо нар жарахыг харах чинь. Тэгээд нар жарахыг хараад хоол мол үдээд тэгэл гоё амарч байгаа л бид цаа 50-аа найзаагаад удаад манай гоё 50 байна. Ийм хөөрхөн хясаанууд тоглоод байгаа тийм. Нар жарахыг харах гэж байна. Ийм газар араад байна. Ингээ биен байг дээр суучлаа. Одоо одохгүй нар жаргах чи.
гоё харагдчихсан шүү. Бид нагстай хамт нар мэдж арахыг хардаа. Бүгдээрээ гоё хүслээ бодоорой. Энэ гоё далайн чимээг сонсоорой. Нарандаа гоё баярлаа гэж хэлье.